Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийн хичээл бол даалд утгыг таамаглаж тайлбарлая сэдвтэй байна. Хичээлийн зорилго нь онцгой даалд утгыг үндэслэлтэй таамаглах аргад суралцсанаа. Хичээлийн зорилт нь их сонсоод даалгавар гүйцэтгэх, онцгой онцлогтой танилцах, онцгой даалд утгыг таамаглах аргад суралцах гэсэн 3 зорилттой байна. За эхлээд их сонсоод даалгавар гүйцэтгэх зорилтын хүрээнд нэгэн үлгэрийг сонсноо. Үлгэрийн нэр нь ноён 3 хүүгүүнээ шалгасан нь. За та нар анхааралтай сонсох нэ. Эрт цагт 3 хүүгүүнтэй нэгэн ноён байжээ. Хүүгүүд нь өсөж ноёнч хөгсөрчээ. Нэг өдөр ноён 3 хүүгүүнээ шалгаж үзье. Аль нь мэргэн бол түүнд ноёны ширээгээ шилжүүлж өгье гэж шийджээ. Тэгээд 3 хүүгүүнээ дуудаж ирүүлээд хамгийн амттай, хамгийн тарган, хамгийн мэргэн юу вэ гэж асуужээ. За та нарын бодлоор хамгийн амттай, хамгийн тарган, хамгийн мэргэн зүйл юу вэ? Хамгийн амттай зүйл гэхээр иддэг зүйл байж болох нь хамгийн тарган. Юу ч байж болох нэ. За дор бүр нэ таамаглал дэвшүүлж энэхүү хүснэгтийг нөхөж хүчээрэй. Дараагийн хэсэг рүүгээ шилжье. За та нар энийг хараад бичлэгээ зогсоож байгаад уншиж болох нэ. Дараагийн хэсэг рүү шилжицгээе. Үлгэрийг үргэлжлүүлэн сонсъё. Өрнөд хэсэг. Ууган хүүгүүн нь хамгийн амттай бол чихэр юм. Хамгийн тарган бол гахаа юм. Хамгийн мэргэн бол ноён юм гэж хэлжээ. Дунд хүүгүүн нь хамгийн амттай бол бал юм. Хамгийн тарган бол хонь юм. Хамгийн мэргэн бол ном юм гэж хариулжээ. Отхон хүүгүүн нь болохоор хамгийн амттай бол давс юм аа. Хамгийн тарган бол дэлхий. Хамгийн мэргэн бол биер гэж хариулсан байна. Ууган хүүгүүн хамгийн амттай зүйлийг юу гэж хэлсэн бilé? Хамгийн тарган, хамгийн мэргэн зүйл юу гэж хэлсэн бilé? За энэхүү хүснэгтийг мөн тэмдэгтээ нөхөж хүчээрэй. Санахгүй байгаа бол энэхүү хэсгийг мөн харж болох нэ. Ноён хүүгүүдийнхээ хиндэн судлаа шилжүүлэх бол таамаглацгаая. За чи хэнийг гэж бодож байна? Ууган хүүгүүнийг гэж бодож байгаа бол яагаад? Мөн ямар үг өгүүлбэрээс санаа авч ийм таамаглал дэвшүүлсэн бэ? Дунд хүүгүүн гэж бодож байгаа бол мөн ямар үг өгүүлбэрээс санаа авч ийм таамаглал дэвшүүлсэн бэ? Үлгэрийн төгсгөл хэсгийг сонсцгоё. Отхон хүүгүүн давс бол хоол бүхэнд амд оруулдаг учраас хамгийн амттай. Бүх зүйлийг өөртөө багтаадаг дэлхий хамгийн тарган нь. Биер нь дэлхийн хэрэг явдлыг тэмдэглэж судар ном болгодог учраас хамгийн ухаантай гэж тайлбарлажээ. Тэгээд учир утгыг нарийн мэдэж ухаалаг хариулдаг гэсэн отхон хүүгүүндээ ноён ширээгээ шилжүүлж өгчээ. За ингээд ноёны ширээнд отхон хүү заларсан байх нэ. Үлгэрийн төгсгөл хэсэг чиний таамаглалтай тохирч байна уу? Чи хэнийг ноёны ширээнд заларна гэж бодсон бэ? Мөн өөрөөсөндөө дүгнэлт хийгнэ. 2 дугаар зорилтын хүрээнд онцгой онцлогтой танилцъя. Бүгдээрээ нэгэн хийг уншиж үзнэ. Хар тоншул. Энэ тухай гарах ой эмч сэдвтэй их байна. Хар тоншул нь манай орны холимог од амьдардаг. Түүний толгоон орой дээрх улаан залаанаас бусад бүх бие нь хар өнгөтэй байдаг. Тоншул нь мод нөхөлж цоолоход зогтсон хүчирхэг, урт, хурц, хушуутай. Мөн цоолсон нүхнээс өрт хорхоо зэргийг барьж иддэг урт наалдамхай хэлтэй. Үүнээс гадна хүзүүний булчин нь маш сайн хөгжсөн бөгөөд үргэлжилсэн хүчтэй шоншилдоор идэж тижээлээ олж иднэ. Эвэрт зох, төөлүүр зэрэг модны дайсан болох шавжаар хооллдог. Тиймээс ойн эмч хэмээх алдрыг хүртэж дархан цаазад
амьтны жигсаалтанд багтжээ. Тэд голдуу улаас эсвэл нарт модонд үүрэлдэг. Дөрв ба түүнээс дээш өндөг гаргана. Хар тоншуул нь нүүдэлдэггүй. Модны гол хэсгийг тоншиж нүхлэн түүнийгээ доош ухаж том хөндийн нүхийг бий болгоно. Хар тоншуулын хамаг хүчээ шавхан гаргасан энэхүү нүх нь ойд амьдрах бусад шувуу, жижиг хөвгтөн амьтдын үүрлэх таатай орчин болдог байна. За одоо энэхүү оюуны зураглалыг бүгдээр харцгаая. Бие, ойн эмч, холимог, нүх гэсэн энэхүү зураглал дээр бүгдээрээ ялзаа. Ойн эмч гэсэн хэсэгт нь хортон шавж байна. За ямар хортон шавжээр хоолдог вэ? Эхнийх нь ивэр цох, дараагийнх нь төөлөв, дараагийнх нь юу вэ? Үт хорхой, тийм үү? За дараагийн хэсэг рүү шилжицгээе. За ямар ой вэ? Холимог од, нарс, улаас гэсэн хоёр мод байдаг. За нүхэнд яадаг вүлээ? Тоншдог, барьж иддэг, нүхэлдэг, дараагийнх нь үүрэлдэг. Тэгээд за хил нь урт бөгөөд наалтамхай. За хошуу нь ямар вэ? Хүчирхэг, урт, тэгээд хурц. За их бие нь хар. За юу нь улаан өнгөтэй лээ? Толгой нь улаан өнгөтэй байдаг ахна. За хар тоншуулыг ямар шинжээр нь онцголныг мэдье. Онцгод таалгах зүйлийнхээ хамгийн онцлог хоёрч өөрчлөгддөггүй шинжийг нь өөр ижил төстэй зүйлээр орлуулж нууцладаг. Голдуу, өнгө зүс, хэлбэр дүрс, тоо хэмжээ, орон байр, үйл хөдлөлөөр нь нууцладаг. За тэгвэл нэгэн жишээг бүгдээрээ харцгаая. Энэ нар байна, энд алтан өндөг байна. За нар алтан өндөг хоёр юугаараа адилхан болохыг бүгдээрээ харцгаая. Нарыг алтан өндөг агаараар өнгөрнө гэж онцголсон байна. Нарыг шар өнгөөр нь алттай, бөөрийнхээ хэлбэрээр нь өндөгтэй адилхан далд утгатай болгожээ. Агаараар гэж нарны орон байрыг, өнгөрнө гэж үйл хөдлөлийг нь дүрсэлсэн байна. За эндээс ингэж харахад нар алтан өндөг хоёр бол дотоод далд санаагаараа бол ижил төстэй байх нэ. За энд өнгө зүс, хэлбэр дүрс, орон байр, үйл хөдлөлөөр нь дүрсэлсэн байна. Онцгыг уншаад дүрслэн бодоорой гэж. За бүгдээрээ энэ онцгыг уншиж үзье. Ойл шугууд нутагтай, ойл цүзэн хошуутай, голдуур урт биетэй, гогцоо дуурах хошуутай. Тэр юу вэ? За энэ бол мэдээж хар тоншуул. Дүрслэн бодсноо зургаар илэрхийлье. За ойл шугууд нутагтай, ойл цүзэн хошуутай, голдуур урт биетэй, гогцоо дуурах хошуутай гэсэн шүү дээ. Тэгэхээр энэхүү зураг дээр түүнийг дүрслэн үзүүлсэн байна. Тоншуулын юуг онцгод онцолж дүрсэлсэн байна вэ? За мэдээж хэрэг ойл цүзэн хошуутай буюу хушууг нь ойл шуугууд нутагтай, нутаг орон байрыг нь голдуур урт биетэй, биеийн хэлбэрийг нь гогцоо дуурах хушуутай гэж мөн ахин хошууг нь хэлбэрийг нь дүрсэлжээ. За тухайн дүрсэлсэн зүйлээ ямар шинжээр нь юутай адилгасан бэ? За жишээлх юм бол тоншуулын хушууг ойл цүзэнтэй яасан бэ? Адилтгсан байх нь шүү дээ. За тоншуул гэдгийг таахад аль үгс чам тус болж байна вэ? За мэдээж хэрэг ойл шугууд нутагтай амьтан гэвэл орхон байна тийм үү? За зураглал дээр ярилцъя. Бие, нутаг, хошуу гэсэн энэ гурван тулгуур зүйл дээр нь ярилцах нь байна. За хошуу нь ойл цүзтэй адилтгсан. Мөн хушууганд гогцоотой адилтгсан. Бие нь годгоор, урт, нутаг нь ойл шугуу буюу шууд адилтгаагүй бичсэн байна энэ дээр. За зураглалаа тайлбарлая. Тоншуулын хушууг ойл цүзний хурц зэрэг бүхий шинжээр адилтгсан. Хэлбэрээр нь гогцоотой адилтгсан. Амьдардаг газрыг нь ойл шугуу, биеийн хэлбэрийг нь годгоор урт гэж шууд дүрсэлсэн. Ямар нэгэн зүйлтэй бол адилтгаагүй байна. За онцгод ямар дүрслэг арга хэрэглэх вэ? Адилтгал, тоншуулын арьсыг дээлтэй адилтгсан. Хүншүүлэл,
мод зоолж нөхөлдөг болохоор дархан гэж хүмшүүлсэн. Энэ мэдчилгээ адилтгал хүмшүүлэл гэдэг зүйлсийг ашигладаг байна. Онцгойг хэрхэн таах вэ? Онцгойг зөв таахын тулд үг болгоны утгыг сайн бодож ойлгох хэрэгтэй байдаг ахнэ. За 3 дугаар хэсэг рүү шилжье. Онцгойн далд утгыг таамаглах аргад суралцъя гэсэн 3 дугаар зорилтын хүрээнд бүгдээрээ 3 чухал зүйлийг мэдэж авах хэрэгтэй ахнэ. Эхнийх нь онцгод ямар шинж чанар дүрслэгдсэнийг шинжлэх нь. За дараагийнх нь тийм шинж чанартай ямар амьтан байж болохыг таамаглана. За эззүүлч байж болох нь байна. Дараагийнх нь таамаглахдаа тухайн амьтны ямар шинж чанар үг хэллэгт үндэслэлнээ тайлбарлана. За энэхүү 3 чухал зүйлийг дэвтэртээ маш сайхан бичиж аваарай. За дараах онцгойг уншаад хариуг нь зургаас сонгоё. За бүгдээрээ эхний онцгойг уншиж үзье. Эртгэр сүлдээ, эрүүд ороо сагалтай, уул руу өсөх гүйдэлтэй, урт хоёр сэлэмтэй. За энэ амьтан юу вэ? Чиний бодлоор за багшны амьтныг ямаа гэж бодож байна. Яагаад гэвэл эртгэр сүлдээ гэдэг ямааны сүлийг дүрсэлсэн байна. Эрүүд ороо сагалтай гэж ямаа маань сагалтай шүү дээ. Уул руу өсөх гүйдэлтэй. Ямаа бол уул хангад амьдрахтаа сайн зохицсон амьтан байдаг. Урт хоёр сэлэмтэй гэж түүний эврийг дүрсэлсэн гэж багш нь бодож байна. За та нар бусад тавар шуу малынхаа онцгойг уншаад дор бүрнээ таамаглал дэвшүүлээрэй. За дараагийнх нь хариуг нь эндээс харж болох нь байна. За усан хоёр дэнлүүтэй, ургаа хоёр модтой, дөрвөн сайхан тулгууртай, дөрвөн сайхан хөхүүртэй гэж үхрийг дүрсэлсэн байна. За таамаглалаа хэрхэн тайлбарлажээ? Нүдэн дэнлүүтэй, эвэр нь ургаа модтой, хүл нь тулгууртай, гис нь хөхүүртэй зүлхэхээр том хэлбэр хэмжээгээр нь адилтгсан байна. За тэгвэл адууг ган дөрвөн туурайтай, газар товчлох хурдтай, товор алхаатай, төмөн сайхан дагуултай. За тэгвэл туурайг нь гантай хатуу шинжээр нь адилтгсан байна. Морины хурд хүчийг, морины алхай гიშгийг дүрсэлсэн байна. Сүүлний намирсан байдлыг төмөн дагуултай адилтгсан байна. За одоо тэгвэл тиймийг хэрхэн онцгоор бичсэн байна вэ? Барсын дуутай, арслангийн биетэй, ан хоёр төштэй, галзууныг ташууртай. За тэгвэл тайлбарыг уншъя. Тэмээний буйлах дуу барсын дуутай, биеийг нь арслангийн биетэй, босоо хоёр бүхийг нь хэлбэрээр нь төвштэй, сүүлийг нь хөдөлгөөн хэлбэрээр нь ташууртай адилтгажээ. Хоныг хэрхэн адилтгасан байна? Мандахар махан биетэй, махир модон хавтастай, магнах цагаан зүстэй, мяндсан зөөлөн үстэй. За биеийг өнгө хэлбэрээр нь дүрсэлсэн. Сүүлийг нь хэлбэр хатуу шинжээр нь махир модон хавтас гэж адилтгажээ. Өнгийг нь магнах цагаан гэж дүрсэлсэн. Үсийг нь зөөлөн шинжээр нь мяндастай адилтгажээ. Та нар энэхүү тайлбарыг уншаад хэрхэн хасгалж байгааг нь сайн ажиглаарай. За гэрийн даалгавар сурах бичгийн 87 дугаар хуудасны 3-аас 4 дугаар төслийг ажиллан өнөөдрийн сурч авсан зүйлээ баттгаарай. Анхааралтай хичээлдээ оролцсон хүүхдүүдэд баярлалаа.